Электролизийн 8 дугаар бодлогын тайлбар. За натрийн нитратын ус сүмлийн идэвхгүй электродтой явагдах электролизийн урлагийн төслийг зохио. За бид натрийн нитратын усан ус сүмлийн электролизийн явагдах процессыг авч үзэх юм байна. За натрийн нитрат нь усанд тусахтаа ионуудад бүрэн задардаг. За үүний үр дүнд ус малд натрийн нэмэх цэнхтэй ион болон нитратын хасах цэнхтэй ион уусна. За үүний дараа анод дээр эсэлдэг хурал буюу дараах хурал явагдана. За яагаад вэ гэх юм бол нитратын ион эсэлдэг чадваргүй тул усны гидроксидын ион эсэлдэж хүчил төрөгчийн хэв үүсгэнэ. Харин катод дээр бол дараах хурал буюу ангижрах хурал явагдана. За яагаад вэ гэх юм бол натрийн ион ангижрах чадвар сул тул ус төрөгчийн ион ангижирна. Учир нь металлын цахилгаан химийн игнэнд натрийн ус төрөгчөөс өмнө байрладаг учраас дээр ангижрах хурал явагдана. За электродууд дээр явагдах урлагийн тэгштүүлийг нэгтгэн бичих юм бол дараах хэлбэрээр бичнэ.